Бид асуудлыг агуулгаар нь харахгүйгээр богино хугацааны шийдлээр асуудлыг намжааж ирсний үр дүнг бол бүх салбарт амсж байгаа. Тийм ч учраас энэ түл шатхууны хараат байдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр яах вэ биш маргааш бид хэрхэн хараат байдлыг бууруулах вэ гэдэг дээр илүү үнэлт өгүүлэлт хийх ёстой. Тийм ч учраас энэ ногоо хөгжлийн санаачлал бол дэлхийн хөгжлөөс үл хоцрох өнөөдрийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг тулгуурласан асуудлыг илүү оновчилсон шийдлүүдийг бид нэр илэрхийлж байна. Тийм ч учраас ногоо хөгжлийн энэхүү чөлөөлөлт гэсэн энэ санаачлагын хүрээнд дэлхийн нийтэд бид өнөөдөр нарлаг Монголын малчин нар салхины их үүсвэрийг ашиглах сэргээгт эрчим хүчний олон их үүсвэрийг бий болгох тэр эрчим хүчний их үүсвэрийг түшиглэж ногоон дата төвийг эх орондоо барьж байгуулах боломжийг бас илэрхийлсэн шин санаачлагыг нэгдсэн улсын байгууллагын цөлчлөлтөө тэмцэх энэ 17 дугаар баг хурлын нээлтийн үеэр бол бас зарлалаа. Энэ ногоо хөгжлийн чөлөөлтийг хэрэгжүүлэхэд хувийн хвшлийн дэмжлэг бол асар их өндөр. Тийм ч учраас төр хэрхэн хувийн хвшилтэйгээ хамтарч ажиллаж болох вэ? Дүрм журам саадтыг хувийн хвшилд учирсан байгааг хэрхэн арилгах вэ гэдэг чиглэлээр засгийн газар ажилласан. Ингээд өнөөдөр нар салхины ариун их нөөцтэй улс орон хэрвээ энэ ариун их нөөцөө ашиглаж чадвал эрчим хүчний ч гэсэн хараат байдлыг бол бууруулах бололцоо бидэнд бүрэн дүүрэн байгаа. Үүний тод илэрхийлэл болгоод нийслэл хот дээр нар салхийг ашиглаж байгаа айл өрхүүд илүүд л эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж богинохоо хугацаанд 400 гаруй сая төгрөгийн орлого олсон боломжууд нэгдсэн. Яг үүнтэй адилхан бид нар малчтаж гэсэн нэмэлт орлого олох бололцоог бүрдүүлэх чиглэлээр энэ COP17-гийн үеэр санаачлагтай ажиллаж байгаа. Өнөөдөр манай Моннис компани энэ засгийн газрын санаачлагыг дэмжиж өөрсдийн санхүүжилтээр энэ цахилгаан машин цэнэглэх энэ ногоо өртөөнүүдийг байгуулах ажлынхаа эхлэл болгож энэ цэцэрлэг түрээлэнгийн талбай дээр цахилгаан машин цэнэглэх станцыг барьж байгуулсанд засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байна. 9 дугаар сарын 1-ээс өмнө нийслэл хот дээр 36 ийм өртөө байгуулагдана. Ирэх жилүүдэд бол бид нэр 500 гаруй ийм ногоо өртөөг хувийн хвшилтэй хамтарч байгуулахаар ажиллаж байна. Хувийн хвшил хэрвээ санаачлаг гаргаад цахилгаан машин цэнэглэх ногоо өртөөг байгуулвал засгийн газрын зүгээс их хурлаар батлагдсан татврын уцаа олголтын 1%-аар бол бид нар бүрэн дэмжлэг үзүүлнэ. Тэгээ энэ ажилд бол манай Улаанбаатарын худалдаа аж үйлдвэрийн танхим дэргэдэх компаниуд нь зохион байгуулалтыг нь хийж энэ компаниудын уялдаа холбоог хангуулж олон компанийг энэ ажилд татаа оролцуулж ажиллаж байгаад бизнес эрхлэгч нартай талархаж байна. Энэ ажилд бол төр огт оролцохгүй, төр зөвхөн дэмжлэг үзүүлнэ. Шаардлагатай зөвшөөрөл, дүрм журам, газар холбол бүх талаар нь дэмжиж чадвал хувийн хвшил эдгээр олон ажлуудыг өөрсдөө аваад явах бүрэн бололцоо бол байгаа нь харагдаж байна. Тэгээ өнөөдөр энэ цахилгаан машины ногоо өртөөний эхлэл тавигдсанараа цаашдаа цахилгаан машины хэрэглээ бол улам бүр нэмэгдэнэ. Ингэж түлш эрчим хүчний хараат байдлыг бид нар хамтдаа бууруулнаа. Тэгээ бензин шатхууны асуудал бол өнөөдөр учирж байгаа. Маргааш ч учирна, нөгөөдөр ч учирна. Энэ бол үнэн зүйл. Энэ үнэтэй нүүр тулах ёстой. Тэр асуудлыг агуулгаар нь харж манай засгийн газар бол анхнаасаа ажиллаж эхэлсэн.